За сайн байцгаана уу? Сонин сайхан юу байцгаана? Хэдүүлээ удаагийнхаа бичлэгээр 2019 онд нэлээд хийсэнтэй Fable хэмээх нэртэй манганаас хэдүүлэн бүтээгдсэн Японы акшн комеди жанрын киног хураангуул үздэсгэх болно. Ингээд бичлэгээ улаарч үзсэн нь. Манай энэ удаагийн контентийг олон улсын бууцааны сайт Melbit хамтран өргөж байна. Хэрвээ та спортын мэдлэгтэй мөн спорт таварт оролцохыг хүсэх юм бол доорх комент хэсэгт байршуулсан Telegram линкээр орж тухайн Telegram channel-д байршуулсан линкэн дээр нь дараад Melbit-ийн шинээр бүртгүүлэх хэсэг рүү нороод өөрийнхөө бүртгэлийг үсгэх үедээ промо хэсэгт нь D-Recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтийг 100% нэмэгдүүлэн аваарай. Харин анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр бууцаа тавьдаг тул өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр кино маань хоёр мафийн бүлэглэл хоорондоо уулзалтаж, найргаж, цэнгэж буй дүр зураглалаар эхэлдэг ба. Генетик манай киноны гол дүр болох домогт алуурчин Fable гэх залуу гаднаас орж ирээд учир шалтгаан нь үл мэдэгдэх байдлаар мафийн бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь хороодог. Ингээд бид нар Fable-ийг ямархуу скиллтэй алуурчин болохыг мэдсэний дараа өөр хоёр алуурчин мафийнхныг алхахаар хурж ирээд бүх хүмүүс үгсэн байгааг анзаарч харангуйтаа нэг нь нөгөөдөө хоёул алах хэвээр байсан хүмүүсээ авч чадсангүй штэ. Нөгөө нэг домогт алуурчин Fable Chip хоёроос төрүүлж ирээд энд байсан хүмүүсийг бүгдийг нь алчсан бололтой. Хоёулаа ер нь тэр домогт алуурчин Fable-ийг олж алангуйтаа өөрсдөө домогт алуурчид болцохоо бол ямар вэ гэж судал нөгөөх нь хүлээн зөвшөөрөөд манай Fable-ийг хайж олонгуйтаа алхахаар болцохоож. Харин нөгөө талд өөрийг нь хүмүүс ангуучилж эхэлсэн гэдгийг огт мэдээгүй Fable маань хамтарч ажилладаг Yoko гэдэг нэртэй хүсний алуурчин бүсгүйтэйгээ хамт босстойгоо уулзтал боосно. Та хоёр бүтэн 1 жилийн турш нэг ч хүний аим хороолгүйгээр энгийн жирийн хүн шиг амьдарцгаа. Хэрвээ 1 жилийн хугацаанд та хоёрын хин нэг чинь нэг л хүний аим хороолсон байх юм бол би очиж өөрөө та хоёрыг өөрийнхөө гараар хороон шүү. Өнөөдөр та хоёр шууд Осака руу явцгаа. Бид хоёрыг хамтарч ажилладаг мафийн толгойлогчид Осакад очино гэд мэдэгдсэн байгаа. Тэр хүн та хоёрыг угтаж аваад байр орон сууцаар хангаж өгнө гэж хэлэнгүүтээ Токиогоос хөөж Осака руу явуулдаг. Ийхүү манай хоёр боссынхаа үгэнд ороод Осакад иртэл боссынх нь яриад байсан мафийн толгойлогч Ибихара гэдэг хүн угтаж аваад өөрийнхөө хуучин амьдардаг байсан байшиндаа дагуулж ирэнгүүтээ та хоёрын байшинд яг л өөрсдийнхөө гэртээ байгаа юм шиг амьдарцгааж болно. Харин Crashнд байгаа миний машинд яасан ч гар хүрж болохгүй шүү гэж загсан чинь энэ нэг хоёр юм аа. Ийхүү мафийн толгойлогч Ибихарагийн дургуг хүргэсний дараа Ибихара өөрийнхөө нэг туслахад Fable-ийг туршиж үз гэсэн даалгаврыг өгч өнөөх туслан шөнө Fable болон Yoko хоёрыг отож байгаад хүнтэй зодтолдуулж туршиж үзэхээр болонгуудаа өөдөөс нь хоёр хүн явуулдаг. За, энэ охины нэрийг нь Misaki гэдэг манай киноны маш чухал туслах дүр. Харин Fable-ийг зодсон хүмүүс Ибихарагийн туслах дээр буцаж очингуудаа саяны залуучин юу ч чаддгүй юм байна штэ. Зүгээр нэг муу жулдраа юм биш шүү гэж хэлсэн чинь Ибихарагийн туслах нь Ибихарад болсон бүх үйл явдлуудыг нэгэнгүү хийж өгдөг ба. Ибихара Fable-ийг үнэхээр хүн алахгүй гэж шийдсэн юм байх та. Уг нь тэгэх ёсгүй дээ гэж бодонгуудаа маргааш нь Fable-ийг гэрээс нь очиж аваад өөрөөс нь мөнгө зээлчээд мөнгөө өглгүй удсан хүн дээр дагуулж ирэнгүүтээ хөөе Fable чи яг одоо энэ хүнийг ал. Чи 6 секундын дотор ямар ч хүнийг алах чадвартай домогт алуурчин бидтэй. Энэ хүн өмнө нь аллах бас хүчингийн хэрэг үлдэж байсан. Тийм болохоор чи юу ч бодлохгүй шууд алж болноо. Тиймээс чи надад юу чаддгаа яг одоо харуул. Би чамайг 6 секунд л хүлээн шүү гэж хэлсэн чинь Fable өнөөх залууг нь 3 секундын дотор булгаж авангуудаа Ибихарагийн туслахын гар бууг нь булааж аваад Ибихарагийн дух руу чиглүүлж агаад би энэ 1 жилийн хугацаанд нэг ч хүний аим хороохгүй. Харин чи намайг зүгээр 50 орхих.
гэж хэлэнгүүтээ гэрлүүгээ явахаар гардаг. Үүний дараа киноны шин солигдож Кожима гэдэг нэртэй Ибихарагийн хуурай дүү шоронд 8 жил хоригдсны эцэст шоронгоос суллагдаж өөрт нь өртөө хүмүүсээ эхнээс нь ангуучилж яваад нэг нөхрийг байрныхын нүдэнд тутгалж унгангуудаа гэрт нь хамт ороод өнөөхөөсөө мөнгөө нэгж байгаа түрүүхэн та бүхэнд танилцуулсан Мисакигийн зургийг насанд хүрэгчдийн сэтгүүл дээрээс олж харангуутаа хөөх ямар хөөрхөн охин бэ гэж хэлсэн чинь өнөөх хутгалуулсан нөхөр харин тийм ээ наадах чинь хөөрхөн охин байгаа зү ар гэрийн санхүүгийн асуудалтай юм байна лээ ээж нь өвчтэй аав нь өртөө тэгэд би дэх үед наад охиныг чинь дарамтлж байгаад наад зургуудыг чинь авч насанд хүрэгчдийн сэтгүүл дээр нийлсэн. Өө нэрээ нэрийг нь Мисаки гэдэг. Би гэрийнх нь хаягийг мэдэн шүү гэж хэлээд Мисакигийн гэрийнх нь хаягийг Кожимад хийж өгдөг ч өөрөө эцэст нь халуулаад дуустдаг. Харин Fableman энгийн хүн шиг амьдрахын тулд энгийн ажилд орохоор энгийн ажил хайж яваад өнгөрсөн шөнө тааралцсан Мисакитэй гудамжинд дахин тааралддаг ба Мисаки Fable-ийг харж танингуудаа нөгөө гудамжинд үлээд сууж байсан залуу байна штэ. Би энэ зүгээр үү? Ингээд энд юу хийж явж байгаа гэж суугаад ажилд орохоор ажил хайж байгаа болохыг нь мэдэнгүүтээ би нэг жижиг дизайны компанид ажилладаг. Чи надтай хамт явж манай захиралтай уулзаач гэж хэлээд Fable-ийг дагуулж ажил дээрээ ирэнгүүтээ захиралтайгаа уулзуултал Fableman захиралд нь таалагдаад эдний жижиг компанид ажилд орохоор болдог. Ингээд энэ нөлөөтөлтэй зэрэгцэн Кожима шоронгоос суллагдсан мэдээгээ Ибихарагийн ажил дээр нь очиж дуулгадаг ба Ибихарагийн дор ажилдаг бас нэг өөр дүүн Кожимаг ажил дээр нэрсэнд дургуутсаж "Хөөе Кожима, чи хэн болчоод дураараа энд ирээд байгаа. Нэрээ ч юм уу манай нэг дүү гэрт нь очиж алсан байна лээ те. Би яасан ч чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ" гэж хэлэнгүүтээ Кожиматай муулзаад эхэлтэл Ибихара залуусыг салгаж болиулаад Кожимаг гэртээ дагуулж ирэнгүүтээ "Кожима, чи битгий энд тэнд очиж хэрэг түүг тариад бай. Нэг хэсэгтээ манай гэрт бай. Харин би одоо усанд орлоо" гэж хэлчихэд дүүшэндээ орж байтал гинэтхэн зүрхэн ачаалалж ухаан алдаад тэр дороо эмнэлэгт хүргэгдэн ирдэг. Тэгээд Ибихара эмнэлгийн орон дээр хөвтөнгээ Кожимад хандан намайг эмнэлгээс гартал хэрэг түүг тарьж болохгүй шүү. Манай гэрт намайг томоотой хүлээж байгаарай гэж хэлдэгч Кожима Мисакигийн зурагтай насанд хүрэгчдийн сэтгүүлийг барьсаар Мисакиг гэрийнх нь нүдэнд дугтаж аваад "Хөөе эмэгтэй, хоёулаа хамтдаа бизнес хийцгээе. Чи биеэ үнэл харин би чиний зуучлагч чинь болъё. Хоёулаа ганцхан жилийн дотор саятан болцгоон шүү дээ" гэж хэлсэн чинь Мисаки "Та юу яриад байгаа юм бэ? Би таны бодсон шиг чинь тийм хүн биш. Би ерөөсөө тийм ажил хийхгүй" гэж хэлэнгүүтээ ажил руугаа явах гэтэл Кожима "Чи тэгвэл саяныхаа хэлсэн үгэндээ битгий гомдоор. Би чиний хайртай дотны хүмүүс хаана юу идгийг бүгдийг нь мэднэ. Тэдгээр хүмүүсийн амьдрал одооноос эхлээд яг л там болж хувирах байх та. За яг уу чи ажилдаа явдгаараа яв. Би тэгж байгаа чамтай эргэж холбоо барина" гэж хэлэнгүүтээ яваад өгдөг. Ингээд шөнө нь Кожимад дургуутсан өнөх соривтой залуу Кожимаг алуулахаар манай Fable-ийг олж алангуудаа өөрсдөө домогт алуурчин болцгоон гэж яриад байсан. Өнөх хоёр хүсний алуурчин хөлсөж аваад Кожимагийн хаягийг нөхч явуулдаг ба Кожима энэ нөлөөтөлтэй зэрэгцэн Мисаки руу залгаад ээжийнхэн зургуудыг ар араас нь явуулангуудаа "Хөөе Мисаки, чи яг одоо манай гэрт хурдан хүрээд ирээ. Тэгэхгүй бол өнөөшн хин нэгэн хүн танаа ээж рүү чинь халдан шүү" гэж занл хийлээ. Мисакиг гэртээ ирүүлэнгүүтээ хүчээр бие үнэлэгчийн гэрээнд гарын үсгийг нь зуруулахаар болдог. Үүний дараа киноны шин солигдож Ибихара манай Fable дээр ирэнгүүтээ манай Кожима гэдэг дүү сайхан шоронгоос суллагдсан. Би түүнд хэрэг түүг тарьж болохгүй шүү гэж зөндөө хэлсэн чи яагаад ч юм нэг л муу совин татаад болдоггүй. Учир нь би түрүүхэн Кожима руу залгасан чи утсаа огт авахгүй байна. Энэ нь түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон. Аль эсвэл Кожима энэ тэнд хэрэг түүг тариад өгж байгаа гэсэн үг. Чи гэрт нь очиод нэг шалгаад өгөөч тэхүү. Хариуд нь би чамд өөрийнхөө машиныг бүр өгнө шүү гэж хэлээд манай Fable-ийг Кожимагийн гэрлөө нь явуулдаг. Ингээд Мисаки Кожиматай хамтдаа баригдсан гэдгийг мэдсэн Fableman гэртээ буцаж ирэнгүүтээ Йокод хамтдаа Мисакиг аварцгаая гэж хэлтэл Йоко "Гэ чи чинь одоо галзуурчаагүй бидтэй. Хэрвээ чи нэг л хүн алах юм бол босс өөрийн гараар чамайг хорох болно штэ" гэж хэлтэл Fable "Зүгээрээ тэр охин надад үнэхээр сайн ханддаг байсан. Би заавал Мисакиг аварна. Чи оролцохгүй байсан ч зүгээр" гэж хэлээд зэр зэвсгээ бэлдэж эхэлтэл Йоко ч муу ялгаагүй зэр зэвсгээ зэрэгцэн бэлдэж Мисакиг хамтдаа аврахаар болдог.
すぐ終わる言うてるやんけお前。来たじゃなかったんだ。おいおい。Ийхүү бүхэл бүтэн 17 минут үргэлжилсэн урт тулааны дараа ухаан алдсан Мисаки Фейблийн оронд баг зүүсэн хүний дэргэд машинд нь сэргээд амийг нь аварсанд баярлаа гэж хэлээд машинаас нь бууж харин нөгөө талд Ибихара эмнэлгээс гараад ирчихсэн Кожимаг чи миний тушаалыг зөрчлөө. Би чамд хэрэг төвөгт орооцолдож болохгүй шүү гэж загсан биз дээ. Чи бол мафийн гишүүн. Тиймээс шийдвэрлэхэд бэлэн байна уу гэж сутал Кожима. Тийм ээ. Би шийдэглээ хүлээхэд бэлэн байна гэж хэлээд Ибихарад будуулан үхдэг. Тэгээд энэ бүхний дараа Фейблмен Мисакитай хамт ажиллаа үргэлжлүүлэн хийж эгэлж ирэх хүн болохоор өдөр бүр хичээж буй дур зураглал гарснаар энэхүү киноны маань 1-р анги нь төгсдөг.